Сайн бацхан уу. Наран гараг гэдэг миний YouTube channel тавтан байрлал нь. Би YouTube channel-аар хүмүүсийн амьдралыг сайжруулж, хөгжүүлж, өөрийнхөө сурсан юмнуудыг бусдад хуваалцах зорилгоор хийдэг юм. Харин өнөөдрийн бичлэг бид юу ярих вэ гэвэл яаж анхаарал төвлөрөх сайтай болох вэ? Төвлөрөл анхаарал сайтай байх ямар ашигтай вэ? Хүнд ямар хэрэгтэй вэ? Бидний амьдралд ямар ашигтай байдаг вэ? За мэдээж төвлөрөл анхаарал бидэнд маш их хэрэгтэй. Гэтэ орчин үед, одоо үед бидний бодсноос илүү их хэрэгтэй. Яг тэгвэл бидний амьдарч байгаа цаг үед улам цаг хугацаа өнгөрөх тусам бидний анхаарал төвлөрөл баг багаар мууж ирж идэг. Баг багаар холдож, баг багаар багасч идэг юм. Утас, интернет, компьютер, тоглоомнууд гэх мэт бүх зүйлсээс болоод бидний анхаарал баг багаар багасч байна. Тэгээ эдрээс болоод орчин үед баг анхаарч төвлөрч чаддаг хүн баг байхаа болцсон. Баг харагдахаач байсан. Дэлхийд 1 2 3 хүн л явж иж магадгүй. Амар хоор болцсон. Тийм үед одоо үед маш их юм distractionтэй, маш их саадуулдаг зүйлсүүдтэй, маш их бидний анхаарал төвлөрөлийг багасгадаг зүйлүүдтэй орчин үед амьдарч байгаа үед бид нар анхаарч төвлөрөл сайтай байж чадвал баг супер хүчтэй гэсэн юм. Баг eat shit гэсэн. Basically magic те супер павер гэсэн. Харин та энэ супер паверыг олвол бусад хүмүүсээс хамаагүй өөр байж чадна. Бусад хүмүүсээс хамаагүй их үр дүнтэй, хамаагүй их үр бүтээмжтэй, хамаагүй их амжилттай, хамаагүй их мөнгөтэй, хамаагүй их олон юм амжуулж чадна. Тэгээд бүх юм дээр та илүү сайн байх болно. Харин яаж энэ супер хүчийг, яаж энэ ичидтэй magical force-ыг тэ дотроос гаргаж ирж чадах вэ? Яаж гэвэл энэ 5 богино зөвшмжүүдийг дагаж. Хүн харах үед яаж хардаг вэ? Гэрэл асааж. Хүн яаж өсгөө болдог вэ? Хоол идэж. Харин тэрнтэй адилхан хүн яаж анхаарал төвлөрөл сайтай болох вэ? Мэдээж анхаарал төвлөрөл сарниулдаг зүйлсүүд саадуудаас хол байж ийж. Та өөрт чинь тийм саадуулдаг зүйл, өөрт чинь тийм анхаарал сарниулдаг тийм зүйлс байхгүй гэж бодож ил маш буруу. Хүн болгонд байдаг. Ялангуяа одоо үед бол баг хүн болгонд байдаг баг шүү. Таныг ажил эсвэл хичээл юм уу эсвэл ямар нэг юм дээр ажиллаж амар төвлөрч яхад ганц нэг юм хамгийн их саадуулаад байдаг юм юу вэ? Та сайн боддоо. Юу ээж болох вэ? Хасаагаар байдаг. Хүн дандаа барай явждаг. Та дандаа барай явждаг, дандаа ашиглаж идэг, дандаа тэрлэгөө харж идэг. Таны дандаа цүнхэнд эсвэл халаасан чи явж идэг. Эсвэл таны яг одоо ашиглаж байгаа наад зүйл чинь нэг төмөр жижигхэн зүйл. Энэ юу вэ? Утас юм. Бид энэ жижигхэн төмөр зүйлсээс болж бид нар маш их анхаарал, маш их төвлөрлөө алдаж, маш их цаг хугацаа алддаг. Яагаад гэвэл бидэнд байнга саад болждаг. Одоо ингээл ажиллаа юм хийж яхад, хичээл хийж яхад ч юм уу, имэйл ирлээ. Бэм нэг юм дугарлаа. Тэгэл дахиад юм хийж яхад хүн залглаа. Дэм дахиад анхаарч сарнилаа. Тэгэл байж яхад дахиад мессеж ирлээ. Mobicom-оос төлбөрөө төлгөнэ. Дахиад нэг саад боллоо. За тэгээд дахиад нэг юм ашиггүй нэг юм анхаараа явж яхад нэг хүн IG дээр лайв хийлээ гэх юм. Тэнийг notification-уудаас болоод бидэнд маш их анхаарал, бидний төвлөрөл маш их сарниж идэг юм. Бараг минут тутам дуурж идэг, минут тутам саадуулж идэг энэ зүйлсүүдээс болоод бид маш их анхаарал төвлөрлөө алддаг. Тийм болохоор яг энэ минут тутам саадуулж идэг энэ нэг зүйлийг компьютер ч байна, утас ч юм iPad ч юм уу, юу ч юм уу, та одоо юу ашигладаг мэдэхгүй наад Apple Watch ч юм уу, наад зүйлүүдээ яг одоо ажил хийдэг, хичээл хийдэг, анхаарал төвлөрөлтөй ажиллах хэрэгтэй байдаг. Тэр орчноос яг одоо гарга. Аль чухал зүйл хийдэг, ажил юм уу, хичээл зүйл хийдэг, тийм зүйлсүүдээс тийм зүйл хийдэг газраас хол байлгаж, тэднийг хол байлгаж, танд хүрч чадахгүй, танд саадуулж чадахгүй байлгаж ийж л таны анхаарал төвлөрөл сайжирч чадна. Надад хүн залах хэрэгтэй штэ гэж бодож ивэл ядаж Wi-Fi унтраа. Wi-Fi унтраачвал бараг 90% notification чи ирэхэ болчихно. Тэгээд do not disturb дээр тавиал болно штэ. Таны хүн тийм их залхаад байхгүй. Хүн бодсноос илүү их тийм чухал юм хэрэг гардаггүй. Тийм болохоор нэг удаа уцаан унтраагаад эсвэл notification хаагаад тавилаа гэд энэ дэлхий дэлбэрчихгүй. Тийм болохоор та над саадуулдаг зүйлсүүдээ чухал хэрэгтэй газраас холдуулж дууг нь унтраагаа тэ өөр газар тавиад саад болохгүй газар тавь. Тэгэхдээ ганцхан утаснаас саадуулдаг юм биш. Хүн болгон ямар нэгэн зүйлсээр зөндөө юмнуудаар саадуулж. Жишээ нь би ингээл юм хийж яхад ингээ хажууд нэг юм ингээд
ширээн дээр нэг цаас ч юм уу нэг үзэг байх ч юм уу би ингээл хаяа ингээл бариад аваад ингээл юм бодож суулцдаг. Тэгэхээр хүн болгонд өөр иж магадгүй. Ямар ч байсан тань саадуулдаг зүйл ширээн дээр чи байгаа хэрэггүй зүйл ч юм уу өрөөнд чинь байгаа саадаг чинь анхаарлыг чинь сарниулаад байгаа тэр зүйлийг тэдрээсээ гаргаж иж яг анхаарч чадах тийм орчинтэй болж иж та анхаарч төвлөрч чадна. Бид юу идсэн тэрэн шигэ болдог. Бид бургер, пицца ихэдвэл тэрэн шигэ хөвсгөр гурил шиг юм хөвсгөр болно. Бид хоог идвэл хог шиг санагдаж хог шиг мэдрэгдэнэ. Харин бид нар мах өөх идвэл бүр мах өөхлөг болно. Тэрнтэй адилхан бид нар эрүүл хүнс, эрүүл Джеймс Ногоо гэх мэт эрүүл зөв дэлгэмтэй хоол идвэл бид нар эрүүл санагдана. Эрүүл санагдвал бид нар улам энергитэй болоод тэр энергиэсээ болоод бид нар улам их анхааралтай, улам төвлөрөлтэй болно. Бидний бүх идчихийдэг зүйлс хогч вэ, сайн зүйлч вэ, эрүүлч вэ, мууч вэ бидний биед ямар нэгэн аргаар нөлөө болж идэг. Жишээ нь халуун ногоотой мэдвэл батг гардаг гэсэн би үнэн ч юм уу үгүй юм мэдэхгүй байна. Гэтэ батг гардаг гэсэн. Тэрнтэй адилхан. Бас чихэрлэг мэдвэл батг их гардаг гэсэн. Тэрнтэй адилхан. Хүний бүх зүйл идчихийдэг зүйлс хүний биеийг ямар нэгэн аргаар нөлөөлж идэг. Энерги төрч вэ, амьдралын хэв маягтч вэ, зөндөө зүйл дээр нь юм эффект болж идэг. Одоо жишээ нь самар гэдэг нэг эрүүл хоолыг бодож үзвэл самрыг идвэл бидний тархинд маш сайнаар нөлөөлдөг. Самар бидний тархийг маш сайн тижээж биднийг анхаарч төвлөрөхөд маш их тусалдаг. Тийм болохоор маш их сурагч нар маш их ажил хийдэг хүмүүстэй их тархи шаарддаг ажил хийдэг хүмүүс их самар идэх зуртай. Яг л тархинд нь маш их нөлөө болж идэг, маш их тус болж идэг. Харин чоколад юм уу, чихэр ч юм уу, шоколад ч юм уу, торт ч юм уу, бургер идэх ч юм уу тэгэх юм бол тархи чинь сайн ажиллахгүй. Гэтэ гиз чинь ёстой сайн ажиллаж байна. Тэгээ бүр дараа та бүр бие бүр сайн ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр мэдээж хүн өөртөө хэрэггүй тийм хог шиг зүйл идэх орн эрүүл хүнс хоолоо идэх хэрэгтэй. Та анхаарал төвлөрөлөө сайжруулах гэж бодож ивэл хог шиг юм идэхэ байл, хэрэггүй юм идэхэ байл, таны биеийг чи сонир санагдуулдаг, тэр үедээ гоё ч гэсэн дараа нь балиар санагдуулдаг зүйлс идэхэ байл. Эрүүл хүнсээр, эрүүл хоолоор, эрүүл хоолол өөрийгөө зөв түлшээр хоолол. Одоо дизель машинд 95 хийж чинь эсвэл 95 эсвэл энгийн машин дизель бензин хийж чаддаг адилхан. Тань зохицохгүй юм бол таны биеийг чи сайн ажиллаж чадахгүй. Хог шиг санагдмаар байвал хог битий. Эрүүл санагдмаар байвал эрүүл хоол ид. Харин тэр нь таны анхаарал төвлөрлийг маш сайн нөлөөлж, тэр нь таныг анхаарал төвлөрлийг чинь маш сайжруулж өгөх юм. Дасгал хөдөлгөөн хүний биед хэр хэрэгтэй гэж бодож байна. Таны бодсноос илүү хэрэгтэй. Бидний бие чи оригиналаараа их удаан хөдөлгөөн хийх, байн хөдөлж байх, байн урт хугацаагаар урт зам туулах зорилттой. Ер нь бидний бие чинь цаанаас бүр маш их дасгал хийх, маш их хөдөлгөөн хийх зорилттой юм. Гэхдээ бидний орчин үед амьдраад байгаа цагт бол тийм зүйл олдохгүй. Бид нар өдөржин баг ихэнхдээ компьютераар 8-9 цаг ингээл компьютераар сууж бидний бие ингэж амьдрах ийм байдалтай байх зорилттой биш. Бид нар цаанаасаа хөдөлгөөн хийж өссөн, цаанаасаа хөдөлгөөн хийж зориулсан ийм биетэй. Өдөр болгон компьютер харж суух зорилттой биетэй биш. Тэгэд бие зориултаар нь байлгаж чадахгүй, зориултаар нь сайн хөдөлгөөн хийлгэж чадахгүй бол бид нар мэдээж зориултынхаа чадвараараа хамгийн сайн чадвараараа байж чадахгүй. Тэгэхээр та бие маш их эрүүл байлгаж, тархи толгоо маш их эрүүл, маш их энергитэй, маш их хүчтэй байлгаж, маш их анхаарал төвлөрөл сайтай баймаар байвал дасгал хөдөлгөөн хий. Цусаа биеэрээ сайн гүйл, зүрхээ сайн ажилуул, дасгал хөдөлгөөн маш их хий, маш сайн хий, эрүүл амьдр. Хүн дасгал хөдөлгөөнд мэдээж бүхэл бие чи энергитэй болно. Бүхэл биеэр чи цус чинь гүйж, таны бүхэл бие чинь сэргэж, таны бүхэл бие улам их энергитэй болно. Би чинь яг зориулсан байдалтай орж, яг зориулсан байдлаараа байж ич таны тархи толгой чинь зориулсан чадвараараа бүр яг тийм capacity-гаар хамгийн сайнаар ажиллаж чадах юм. Маш их хөдөлгөөн дасгал хийж ич бидний бие зориултаараа эрүүл байж чадах юм. За энэ алхам нь бол баг хамгийн чухал нах, баг хамгийн хэрэгтэй. Анхаарал төвлөрөлт хамгийн их эффект хийж зүйл чинь бол унталт юм. Та сайн анхаарал төвлөрөлттэй болмоор байвал сайн унтах хэрэгтэй. Гэхдээ өдөржин диван дээр 5-аас 10 хооронд биш. Эсвэл чирээн дээр хоол идэх та унтах биш. Орой унтах цагтаа хангалттай, чанартай 8-9 цаг унтах хэрэгтэй. Энэ нь яг дасгал хийхтэй адилхан. Та биеэ яг зориултаар нь эрүүл байлгаж, эрүүл амрааж чадвал
Тааны бие чинь яг зориултаараа эрүүл байж чадна. Харин сайн унтаж амарч чадаагүй, биеэ сайн амрааж чадаагүй, сайн хангалттай унтаж чадаагүй бол ямар байдаг гэж бодож байна. Хүн энгийн ч юм хийхдээ хүртэл хаяа confused болдог, хаяа ингээд тарих толгойн эргэлзээд байдаг. Сайн анхаарч чаддгүй, сайн төлөвлөж чаддгүй, бие хөдөлгөөн, бие тарих нь маш сайн ажиллаж чаддгүй. Та энийг маш сайн өөрөө мэдчихэж магадгүй. Та дутуу унтаж үзчихсэн л ах. Тэгээд дутуу унтсны дараа хэр хэцүү, хэр ядаргаатай, хэр анхаарч төлөвлөхөд хэр хэцүү байдгийг та өөрийн experience-ээс мэдчихэж магадгүй. Сурагч нар яагаад бүр ажиллаж чадхаас, сурч чадхаас маш сайн сурч чаддгүй гэвэл маш их яагаад маш их хичээсэн ч гэсэн маш их цаг хугацаа оруулсан ч гэсэн маш их сайн дүн авдаггүй ч юм уу, сайн зүйл сурдаггүй ч юм уу гэвэл бидний унтлагаас болдог юм. Ихэнх 10 жилийн сурагч нар одоо үед ялангуяа маш орой унтаж тэр маш их зэрдээд тэр нь маш дутуу унталттай бие сайн амрааж чаддгүй болохоор бид тэр сурагч нар маш сайн сурч чадхаараа сурдаггүй. Сурч авч чадах дүнгээ авч чаддгүй. Хүний унталт тийм чухал байдаг. Хүн маш сайн чанартай, хангалттай, яг унтах цагтаа зориултын цагаараа унтчихж л хүний бие хамгийн эрүүлээрээ, хамгийн сайнаар, хамгийн сайн чадвараар ажиллаж болдог юм. Орой 2-3-аас унтах биш, унтахаас өмнө уцаар унтах биш, унтахаас өмнө юм идэж унтах биш. Яг гоё цагтаа орой 9-10-аас ч юм уу, 8-аас ч юм уу, 9-аас ч юм мэдхгүй хангалттай унтах хэрэгтэй. Яг зөв кондишнд унтах хэрэгтэй. Нүдээ сайн амраагаад, сайн харанхуй өрөөд яг perfect conditionд 8-9 цаг хангалттай унтчихж л таны тарих, хүн, таны бие, таны тарих чинь ажиллаж чадхаараа яг чадвараараа ажиллаж чадна. Анхаарал сайтай, төлөвлөл сайтай болъё унт маш сайн унт. Эрүүл унт. Хангалттай унт. Маш сайн их цагаар унт. Гэхдээ хамаагүй хэтрүүлж унтаж болохгүй. Сайн унталт, сайн амьдрал. Тэгээ хамгийн сүүлд нь 5 дахь алхам нь юу вэ гэвэл бид нар хийх зүйлүүдэд төлөвлөсөн байх хэрэгтэй. Та юу хийхээ мэдэхгүй бол, юун дээр ажиллахаа мэдэхгүй бол, юунд анхаарч төвлөрөхөө сайн мэдэхгүй байвал та ярин юун дээр анхаарч төвлөрөх үү? Та юу хэрэгтэй, юу хийх хэрэгтэй, ямар зүйл өнөөдөр амжуулах хэрэгтэй гэсэн зүйлүүдэд төлөвлөж, төлөвлөгөө гаргаагүй бол таны тархины энерги чинь юун дээр анхаарч, таны хийж байгаа зүйл дээр анхаарч төлөвлөхтэй биш. Би өнөөдөр юу хийх вэ? Одоо юу хийлээ? Энэний дараа юу хийлээ? Өнөөдөр юу хийх вэ? Хамгийн түрүүнд юу хийлээ гэж таны тархи чинь ийм зүйлсүүдийг бодож ажилуулсараад таны тархины энерги ийм зүйлсүүдээр очиод байна. Тэг яг хэрэгтэй зүйлсүүдээр биш, таны яг анхаарч төлөвлөх хэрэгтэй зүйл дээр энерги очихгүй. Тэгээд төлөвлөгөө хийх зүйлийн чинь тийм ядаж юм outline, тэг ядаж хийх юм idea байхгүй бол таны тархины чинь энерги цаанаа ингээ ажиллаж идэг. Одоо юу хийлээ? Одоо юу хийх вүлээ? Одоо энэний дараа юу вүлээ? Ийм зүйлүүдээр анхаарч төлөвлөрөөд байвал таны тархи чинь яг хэрэгтэй анхаарч төлөвлөх хэрэгтэй зүйл дээр нь энерги хүрдэггүй юм. Бидний тархины энерги, бидний will power гэдэг чинь бол limited. Баг хүнд машины бензинтэй адилхан ашиглах тусамдаа ашиглагдж идэг. Тийм болохоор бензин тэр компьютерийн RAM-тай адилхан тэдрийг зөв газартай зарцуулж, зөв энерги зөв зарцуулж ижил та анхаарал сайн төлөвлөлт. Анхаарал сайтай төлөвлөх сайтай болно. Та өдөртөө юу амжуулах хэрэгтэй, юу хийх хэрэгтэй, өнөөдөр юу хийх хэрэгтэй вэ гэх тийм төлөвлөгөөнүүд өдөр болгон гарах хэрэгтэй. Таны өдөр тутам тийм зүйлс байх ёстой. Өглөөний ч юм уу, оройн ч юм уу та заавал энэ жижигхэн төлөвлөгөөгөө өдөр болгон гарах хэрэгтэй. Тэгжиж таны тархины чи энергийг хэрэгтэй, таны хийх хэрэгтэй зүйл дээр чи очих тийм энерги үлдэж тэг дараа нь юу хийх вэ? Өнөөдөр юу хийх вэ гэсэн зүйл тийм зүйлсүүд дээр энерги нь очихгүй. Яг таны хэрэгтэй зүйл дээр чи энерги нь цуглах. Сайн анхаарал төлөвлөлтөө болъё гэвэл юу хийхээ эхлээд мэдэх хэрэгтэй. За тэгээ энэ 5 алхмыг та заавал хэрэгжүүлж иж маш сайн энийг ойлгож авч иж маш сайн хэрэгжүүлж иж та анхаарал төлөвлөлт сайтай болж маш их супер павертай болох юм. Та тэгээд хамгийн чухал гэж бодсон энэ 5-ын хамгийн чухал гэж бодсон зөвлөмжийнхаа нэгийг комментэн дээр үлдээгээрэй. Миний бичлэгийг үзсэн танд баярлалаа. Зөндөө юм сурсан байх гэж найдаж байна. Тэгээд ямар нэгэн сэтгэгдэл өдрөө комментэн дээр үлдээгээрэй. Тэгээд таалагдвал лайк хийгээд, subscribe хийгээд, найзтайгаа сайхан share хийгээд тэднийг улам анхаарал төлөвлөлтөй болгож өгөөрэй. Миний бичлэгийг үзсэн танд дахиад баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг дээр тантай уулзцгаая. I'm a big bag hunter with the bow. She got a big bed, number drop it low. Mama called me and she happy with the grow. Never ever fall for a thotty, that's a nose.